Бичлэг хийгээд эхэлсэн ёо. Дөнгө сая хотод орж ирлээ. Тэгээд өнөөдөр болохоор би нэг айлд очиж хонно. Маргааш нөгөөдөр харин яах вэ гэхээр киноны нээлт болох гэж байгаа. Тэгээ ямар киноны нээлт гэдгийг баг ихэнх нь мэдж байгаа бах. Тэр бол эцсийн зогсоол 2 сүүлчийн хүргэлт гэдэг нэртэй киноны нээлт болно. Тэгээд би өрлөг хэдий аваагүй ч гэсэн яаж ийж гаднаас нь ч юм уу өөрөөхөө яг өвөө гэсэн зүйлээ өгчөөл явдаг юм уу доо. Тэгээ нэг кинонууд дээр очиж байгаа киног нь үздэг юм уу гэсэн бодол байна. Тэгээ нэг тиймэрхүү байна да. Тэгээд өнөөдөр болохоор би одоо энэ айл руугаа очихгүй нэлээ орой болцсон байна. Тэгээд одоо бичлэг юу гэж явчих. Эцтэй юу? Харта. Энэ дээр нь юм бичсэн байна. Эрхэм хүндэт тончин лавга таныг эцсийн зогсоол 2 сүүлчийн хүргэлт уран сайхны киноны нээлтийн арга хэмжээнд урьж байна. 2020 оны 9 сарын 10. Өрлөг авцсан. Ачлаа шүү дээ. Яар зэний би. Зямын цай бацаанууд гэхээр энэ удаагийн бичлэгээр би юу хийх вэ гэхээр дөнгөж сая миний гарт нэг үл мэдэгдэх мототой нөхөр эцсийн зогсоол 2 уран сайхны киноны нээлтийн урилга өгсөн. Тэгээд би юу бодсон бэ гэхээр нээлтэн дээр нь мэдээж очих нь тодорхой болчихлоо. Түүнтэй уулзах нь бас мэдээж тодорхой болцсон учраас яаж ийм Монгол цамцтайгаа бас очих вэ бас яг тэр кинон дээр бол гол дүрийн ууламгийн залуу бол мото спортын тамирчин байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр би өнөөдрийн бичлэгээр өөрийнхөө стил имижийг өөрчлөнгөө мото унд сурахаа шийдлээ. Тэгээд өнөөдрийн бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Алийг дагаад юу. Шууд ингэ. За тэгэхээр цэцэрлэг түрээлэнд одоо би хувцас солиод өөрийгөө ер нь лоу ап хийхээр ирсэн байна. Тэгээд миний хажууд бол энд суран байна. Тэгээ мототой төстэй болохоор нь суран унахаар шийдсэн. Тэгээд энэ тхүү амтан байхгүй байгаа. Яг энэ миний энэ суран унахж байгаа ойр хавьд. Яагаад хөнгүү газар сонгосон бэ гэхээр би аяг бол дөнгөж унж байгаа гай болоод нэг хүн амтан дайрдаг, онхолддог, тийм юм болох эрсдэлтэй учраас хүн байхгүй байхад нь унж байгаа шүү те. Тэрийг ойлгоорой. За тэгэхээр энэ бол ер нь мотоциклнаас арай нарийнхан. Гэхдээ яаж асуух вэ? Бараг унаас урчлаа ой. Ич амархан юм байна ой. Анхны уналтаараа сурчлаа шүү дээ. Энд чинь бараг мотоциклтай адилхан юм байна. Бараг мотоциклаас амар амархан юм байна. Энийг бол бүр гой гүйц дуунаас сурахад бол ардаа. За тэр ч яг мартаард. Тэгэж одоо энийг дахиад нэг ганц удаа явж үзье. Сая бол хүмүүс амт явж гин. Одоо тэгээ энийг бүр гой унаас сурчвал те. Киноны нээлтэн дээр каск зүүцэн. Одоохондоо яг үндэ надад каск олдоогүй шүү. Уучлаарай. Хүүхдүүдээ ийм юм унах юм бол касктай байж иж унах ёстой шүү. Тэрнээс биш яг над шиг юм каскгүй нь бол будаа болно. За ухарнаа. За уучлаарай. За. Бараг шараад байгаа юм шүү. За тэгэхээр ерөнхийдөө бол энийг бол унаас сурчлаа. За тэгэхээр богинохон хугацаанд ерөнхийдөө суран унаад сурчлаа. Тэгээд суран унах гэж бол над шиг ингэж каскгүй унж болохгүй шүү дээ. Тэгээд би ер нь каск олдоогүй болохоор ингээд унцсан шүү. Уучлаарай. Тэгээд эцсийн зогсоод 2 сүүлчийн хүргэлт кино бүх кино театруудаар 9 сарын 12-наас буюу тун удахгүй ерөөсө гарч эхлэж байгаа. Тэгээд яг эцсийн зогсоол 2 дээр юу болохын, эцсийн зогсоол нь яг юу байхын гэдэг гарах бах. Харин миний эцсийн зогсоол юу байхыг та нарт тэгж
Тийм тэгж жагаад харах бах. Ямар ч тач бичлэг таалагдсан бол лайк болоод subscribe дараарай. Тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ хүрээ дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бэлтэй.